хамгийн сайн гэрээ бол хязгаарч нэгдэх гэрээ гэж тань л үг байна. Тий. Та гэрээ талаар ямар байр суурьтай байна? Монголд гэрээ хэр хийгдэж байна? Ямар төвшөнд хийгдэж байна? Нөгөө талыг хамгийн сайн ойлгож иж, тэ зовлон жарлыг хамгийн сайн ухаарж иж, тэгээд нөгөө бие биендээ харилцаа ашигтай тийм одоо нөхцөл төр л одоо тэр хэлцлийг хийж иж гэрээгээ байгуулна шүү дээ. Тэгэхээр бол тийм гэрээнүүд л одоо хамгийн одоо үр дүнтэй байх. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо гэрээг бол одоо гэрээ байгуулах гэж байгуулдаг шүү дээ. Аливаа нэг ажлыг явуулах гэж, тэ аливаа нэг үйлдвэрийг барих гэж, станцыг барих гэж гэрээ байгуулдаг. Тэгээд тал болгон бол өөрийнхөө одоо эрсдлийг бол хүлээдэг тэр гэрээгээр тэ эрсдлийг тохиолж байгаа нэг одоо тийм механизм шүү дээ гэрээ гэдэг бол. Тэгээд их олон зүйл бол тэгтээ нөө ихтгэл дээр бол бас ингээд ихтгэлцэл дээр үндэслээд бол цаашаа явдаг хгүй. Хэрвээ одоо хэн нэг нь одоо нөгөө хүнийг хөлөгтэй гэж байгаа бол тэгэх юм бол одоо гэрээ байгуулахад хэцүү үст. Тэгэхээр бол харин хөлөгдөхгүй одоо юу гэх юм би харин одоо ингээд өөрт байгаа энэ боломжуудыг ашиглаад ингээд харилцан ашигтай тийм одоо зүйлийг бий болгох гэж байгаа юм ба гэж одоо хийдэг учраас. Тэгэхээр бол дахиад харахад бол одоо сүүлийн үед бол хүмүүс гэрээний тэр ач холбогдлыг бол сайн ойлгож байна л да. Ягаад тэгэхээр бол гэрээ сайн хийсэн байхад бол ямар ч гэсэн бол одоо эрсдлүүдийг бол ингээд хуваарлаад тавьчихдаг юм байна. Тэгэхээр бол гэрээгээрээ тухайн эрсдлийг одоо өөрөө хариуцж байгаа гэдгийг мэдэх юм бол тэгэх юм бол таны үүрэг бол маш тодорхой болно. Хариуцлага ч юм бас маш тодорхой болно. Тэгээд одоо ажил бол урагшаага одоо тайван явж болно. Тэгэхээр бол үүрэг ролыг л тодорхойлж өгч байгаа бас нэг зүйл эрсдэл дээр үндэслээд үүрэг ролыг чинь тодорхой болгож өгч байна. Тэгээд энэ дээр бол хариуцлагынх нь одоо тэр одоо зүйлийг бол бас ойлгомжтой болгож байгаа. Таны үлгэрлэн дуурайдаг бизнесмен. Үлгэрлэн дуурайдаг бизнесмен аа. За наач их хэцүү асуулт байна да. Маш олон хүн байгаа. Өөрөөр хэлбэл одоо гадна дотны ч гэсэн за тэгээд одоо ер нь бол нэг үгэлэхэд би ингээд Монголд жижиг дунд бизнес эрхлээд одоо ингээд явж байгаа улсууд байна л да. Тэгээд бүх юмыг бол нэг одоо бүх эрсдлийг өөрөө хүлээгээд тэгээд энэ бор зүрхээр бизнес эхлүүлээд явж байгаа хүмүүсүүд бол байгаа. Жишээлбэл одоо энэ тэнд бол одоо том одоо орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн компаниуд багч шít. Тэгээд тэд нар маань бол ерөөсөө бүх юмыг нойлоос эхэлсэн. Тэгээд өдөрт бол ямар ч гэсэн одоо олон мянган хэрэглэгчд хүрсэн. Тэгээд чанартай тийм одоо бүтээгдэхүүн одоо тэр орон сууц одоо тэр үйлчлэгийг бол үзүүлээд явж байгаа тийм бизнесүүд бол байгаа. Тэгэхээр тэр одоо бизнес эрхэлж байгаа тэр залуучуудыг бол айгүй хөндлөлт. Яагаад тэгэхээр бол саяхан л ингээд сургуулаа төгсөөл явж исэн залуучууд өнөөдөр тэгэхэд ямар ч гэсэн за одоо ингээд би нэг ийм төслийн ард гарлаа. Одоо дараагийнхын төслийг одоо ингэж хэрэгжүүлмээр ингээд явж байгаа. Тэгэхээр тиймэрхүү улсуудыг бол би одоо маш их хөндлөж байгаа. Бизнес барьдаг хүн зарчим. За нэг өөрөө өөртөө үнэнч байх юм да. Өөрөө өөртөө хурахгүй байх л зарчим байна. Монголын бизнес салбарт хамгийн хэрэг болж байгаа зүйл хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт. Та томоохон хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын уулзалтыг хийхээс өмнө таны толгойд хамгийн түрүүнд ямар бодлого орж ирдэг? За өнөөдөр бол нэг хөвөлөхэд бас л за юу ярих вэ гэдэг одоо зүйл рүү ороод байна л д. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө хийсэн одоо судалгаанууд тэндээс гарч ирсэн одоо зөвлөмжүүд за тэгээд мөн одоо 15 жилийн өмнө одоо тавьж ирсэн илтгэлүүд маань өнөөдөр ингээд эргээд харахад бол яг тэрийг дахиад уншчихад бол өнөөдөр бол яг л одоо өнөөдрийн нөхцөл байдалтай таарад байгаа. Өөрөөр хэлбэл манай одоо Монгол гэдэг энэ эдийн засгч бол одоо олон улсын одоо төвшөнд бол ерөөсөө нэг л одоо Mongolia Inc буюу Монголыг бол нэг компани гэж харж болно шүү дээ. Тэгээ манай Монголоос маань бол өнөөдөр ингээд шинэ бүтээгдэхүүнүүд бол бас ингээд маш удаан гарч байна л да. Нөгөө л байдаг хэдийн юмудаа бол одоо бид нар сүүлийн 10-20 жилийн хугацаанд ингээд ярьсаар байгаа учраас шинэ одоо ингээд хүмүүсүүдийг Монголд урайлан татъя гэхээр за өнөөдөр одоо юу ярих вэ гэдэг тийм зовлон бол үнэхээр байгаа. Тэгэхээр бол компани болгон бол одоо жил болгон шинэ бүтээгдэхүүн гаргаж байна шүү дээ.
тэгжиж одоо энэ зах зээл дээр өрсөлдөж байна. Та одоо гар утас бол одоо жишээлбэл Apple 8 онд байлоо iPhone гаргасан. Тэрнээс хойш бол одоо ямар бүтээгдэхүүнүүд жил болгон одоо гаргаж яана гэдээ харна. Тэгэхэд бол Монголын эдийн засаг буюу Монгол гэдэг одоо компани маань өөрөө одоо сүүлийн 10 жилд ямар бүтээгдэхүүнийг бол улсын зах зээл дээр гаргах гэх юм бол харьцуулж харах юм бол их л одоо нэг цөөхөн байх та. Тэгэхээр бол тийм учраас тэрийг одоо яаж нэмэх үү гэдэг талаас нь бол нэг талаас ажиллаж байгаа, нөгөө талаас бол урал цуглаан дээр очиод хэрэг бол та юу ярих вэ гэдэг тийм зүйл бол байдаг. Бизнесмен бям сайхны бизнес мөрөдөл. За би ч одоо сүүлийн 10 жил бол нэг л мөрөдөлтэй болд. Өөрөөр хэлбэл Монголд ингээд байгаа энэ нар салхины эрчим хүчний нөөцийг одоо зүгээр ашиглаад том станцуудыг барьж байгуулад тэгээд энэ Хятад, Солонгос, Япон тэгээд Оросын холбооны улс гэсэн зах зээл рүү одоо нийлүүлдэг болно гэсэн. Тэгээд энэ дээр бол одоо 10-11 оноос хойш одоо тасалдгүй судалгаа хийгээд ажиллаж байгаа. Тодорхой төслүүд дээр бол амжилттай ажиллалаа. Дараагийн төслүүд дээр нь ажиллаж байна. Тэгэхээр энэ бол эргээд харахад бол Монголын эдийн засагт бол зөвхөн одоо юу гэдэг тэр уул уурхай гэдэг салбараас хамааралтай байдаг тийм одоо нөхцөлийг одоо өөрчлөх гэдэг одоо зорилго шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол олон одоо энэ зорилгод нэгдээсэй гэж хүсдэг. Тэгээд энэ бүс нутагт Монголыг бол одоо хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг. Тэгээд энийг бол нэг ажил хэрэг болгоо явах юм бол монголчууд одоо ойрын одоо 20-30 жилд бол одоо хийх ажилтай тэгээд бизнесийн одоо зорилготой болно гэж үздэг. Бизнесмен бям сайхны ялгаа. Яг ялгаа бол байхгүй бах тоо. Тэгээд түрүү хэлсэн шүү дээ. Бид нар бол хэдийгээр одоо ингээд өөрөө гоё одоо нөхцөлд ажиллаж амьдарч байж болох боловч эргээд бол бидний амьсгалж байгаа агаар маань энэ одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес орчин маань бол яг л одоо нэг байгаа учраас бол тэнд бол нэг тийм том ялгаанууд бол байхгүй байна. Бизнесийн талаар бодож нойр хөлждөг. За гайгүй дээ одоо ер нь одоо зөвхөн бизнес гэдээ яваад байхгүй шүү дээ. Ар гэрэтээ одоо хүүхдүүд маань байна. Тэгээд одоо бага насны хүүхдүүдтэй тэгэхээр бол одоо дэрэн дээрээ толгоогоо тавиал одоо унтдаг л одоо тийм үйтэй байгаа. Тэгээд ирээдүйд яах юм мэдэхгүй. Яг энэ цаг мөчид танд ямар бодол сэтгэл төрж байна? Яг одоо юу? Яг одоо би дараагийнхаа уулзалтанд оцрохгүй хань шиг орох юмсан л гэж бодож байна. За баярлалаа. За